За. Тэгээд өнөө өглөө Атс явцтай зүйлс нь яг Бурхны үгийг эрт замаас хойш ингээ бодоод залбирж явах үед өнөө өглөө бас хэд хэдэн асуудал гарч ирээдсэн. Тэгээд тэр нь би юу гэж бодсон бэ гэхээр өнөөдөр цуулганд маань нэлээд олон шинэ хүмүүс ирж байна. Тэгээд тэрнтэй холбоотойгоор өнөөдрийн яригдах үг магадгүй тэ муу сонс хойшинтэй татах хүсэлтэй байгаа болов уу гэж дотроо бас бодож ийлээ. Тэгэхээр өнөөдрийн үг би өөртөө их чухал бас цаг тэ магадгүй олон хүмүүсийг яг Есүс Христ гэж хинбэ гэдгийг танихад хүргэх тийм зүйл байж магадгүй гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр бид нөгөө өнөх хүзэн бид нар сайн мэдээний тухай баяраар хуваалцсан. Тэгээд бид нар бас сайн өчигдөр хагас сайн бас сайн мэдээний хөтөлбөр хийсэн тийм ээ. Тэгээд тэнд байсан хүмүүс та гараа өргөж хараад таних. За тэгээд одоо ингээд ер нь ихэнх нь байна тийм. Тэгээд өнөөдөр миний хуваалцах зүйл би сайн мэдээний тухай хуваалцсан. Тэгээд бидний хэрэг олон зүйлийг сонсож мэдэн тэр хэмжээгээр бидний өнөд нэгдэх болно гэж би хэлмээр байна. Тэгээд өнөөдөр үгийн цагаар олохоос өмнө бүгд хамтдаа залбирыг Бурхан өөрийн үгээрээ бидний донд ярьж өөрийгөө тань амьд өрших нэгэн болгон ичлэн харуулж өгөөч гэж бүгд ариун сүнснээс тусламжтай залбирая. Эцэмнээ танихаа өмнө ирээд залбирч байна. Тэгээд яг одоо та бидний зүрх сэтгэл оюун бодол санааг өөрлөгөө хандуулж эзэн та цорын ганц амьд бүтээгч нэгэн болгоо ичлэн харуулж ариун сүнс минь яг одоо та бидний зүрх сэтгэлд ажиллаж өгөөрэй. Сонсож байгаа хүний бүрийн зүрх сэтгэлд та ариун сүнс та өнөөдөр ажиллаж таны мэдлэгийн мэрэгэн ухааны өнөөдөр хэлэгдэх болтугай гэж Есүсийн нэрээр залбирч байна. За тэгээд би яг энэ тухай хуваалцахад эхнээс нь маш олон зүйлийг бодож бас бодож байлаа. Тэгээд яг тэр зүйлийг бодож явах үед надад нэг юм асуулт төрж ирсэн. Маш олон жилийн өмнө надад нэг юм төрсэн асуулт байсан. Тэр ямар асуулт байсан бэ гэхээр би ингэж боддог байсан. Үнэхээр дэлхий дээр тэ миний мэдхгүй ямар нэгэн ертөнцид зовлон гэж байхгүй, хүнд хэцүү, бэрхшээл гэж байхгүй, уйлах гэж байхгүй, гониглох гэж байхгүй, өвдөх гэж байхгүй, тийм ертөнц гэж байдаг болов уу гэж би бодож байсан. Магадгүй өнөөдөр надтай адилхан бас ингэ бодож ирсэн хүмүүс донд таандар дотор байгаа тийм. Өвдөх гэдгийг мэдэхгүй, уйлах гэдгийг мэдэхгүй, хүнд хэцүү ямар нэгэн бэрхшээлтэй зүйлс тулгарх гэдэг зүйлийг мэдэхгүй, тийм ертөнцтэй байдаг болов уу гэж би боддог байсан. Магадгүй байсан бол тийм ертөнцид амьдрах юмсан гэж зарим ханаа бодож ирсэн байна. Тэгээд хамгийн сонирхолтой нь өнөөдөр Библийн хамгийн хуучин гэрээний хамгийн ихний номон дээр юу гэж байдаг вэ гэхээр яг ийм зүйл байсан тухай гардаг. Бурхан өөрийнхөө бүтээсэн бүхий зүйлийг харахад наасаар одоо хүний бүтээснийхаа дараа юу ч хийсэн бэ гэхээр нэг сайхан байлаа гэж хэлсэн байна. Тэгээд Бурхан өнөөдөр бид нэг нэгнтэйгээ харилцаатай байхаар бүтээгдсэн төдийгүй бид нар Бурхантай харилцаатай байхаар өгнө бүтээгдсэн хүмүүс байсан. Гэхдээ харамсалтай нэг зүйл нь хүмүүс өөрсдийнхөө буруу сонголт, дуулуургүй байдлынхаа улмаас Бурхантай харилцаагаа алдсан байна. Өнөөдөр бид нар Бурхантай харилцаагаа алдсны улмаас өөрсдийнхөө дуулуургүй байдал, буруу сонголтынхаа улмаас өнөөдөр бидний амьдралд байгаа хэцүү бэрхшээлүүд бидний амьдралд бий болсон. Тэгээд энэ тухай Эхлэл номны 20 дугаар бүлэгдэр та дараа нь Библиогоос нөхөж хараарай. Библийн 20 дугаар бүлэгдэр юу гэж байгаа гэхээр Бурхан Адам Евагийн хэлсэн зүйл нь чи энэ цэцэрлэгийн ямар ч жимсний модноос идэж болно гагцгүй сайн мөг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй гэж хэлсэн. Харамсалтай Эва идэж болмаар нүдтэй идсэн тухай түүх гардаг. Гэхдээ энэ донд бас нэг зүйл байсныг бид мэдэх хэрэгтэй. Тэр донд муу нэгэн буюу муу сонс мэдлэгч нэгэн чи энийг идвэл тэр эцэг өдрөө Бурхан шиг болно гэж хуурдаг. Тэгээд уг нь бол Бурхан хэлсэн шүү дээ. Чи энэ зүйлийг битгий хийгээрэй гэж. Бурханы үгийн дагуу байсан бол бид нар тэр сайхан зүйлс бидний амьдралд байх байсан. Гэхдээ Эва дуулуургүй байдлынхаа улмаас бас буруу сонголт хийснийхээ улмаас өнөөдөр энэ нөхцөл байдал хүртнийг бид мэддэг. Тэгээд бидний бас нэг мэдэх ёстой зүйл хүмүүс ингэж боддог. Бурханаас илүү юу сайн болохыг, юу муу болохыг
би өөрөө мэддэг гэж боддог. Бид нэр ингэж ярьдаг те өөрийн бодол өөртөө зөв гэж ярьдаг. Ялангуяа хүмүүс ямар нэгэн шийдэл гаргах тулаад ирэх үедээ нөгөө тэг эргэлдээд ирэхээр за өөрийн бодол өөртөө зөв ингэж хийчихье гэж хийдэг тийм бодол байгаа гэдэг. Тэгтэл сургаал төгсийн тань эслийг бас тэмдэглээд авч явсан сургаал төгсийн 16-гийн 25 дээр юу гэж байгаа вэ гэхээр хүнд зөв мэд санагдвч төгсгөл нь үхэл рүү хөдөлдөг зам байдаг гэж ярьжсэн. Тэгэхээр өнөөдөр заримдаа бид нар алддаг зүйлс нь би юу сайн болохыг, юу муу болохыг тэ би өөрийнхөө амьдрал хэн нэгнээр заалахгүй би юу сайн болохыг би мэдэн чи юу яриад байгаа гэх үед заримдаа бид нар алддаг. Бүхэн юу гэж хэлсэн бэ гэхээр хүн зөв мэд харагдвч эцэст нь тэр нь үхэл рүү хөдөлдөг зам байдаг тухай ярьсан байна. Мэдээж яриг бид нар яач бодсон Бурханаас илүү сайныг тэ юу муу болохыг бидний амьдралд юу хэрэгтэй хэрэггүй бид нар мэдэж чадахгүй. Харин бид нар өөрсдийнхөө амьдралыг Бурханд өргөж тэ таны өгөх сайнаар би амьдрмаар байна. Таны өгөх тэр үнэнээр би юмар байна гэх үед бидний амьдралд үнэхээр сайхан зүйлсүүд бий болдог. Бурхан өнөөдөр бидний бүтээсэн тухай бид нар ярьдаг. Тэгээ өнөөдөр Бурхан өнөөдөр бидний бүтээсэн бол биднэрт бас заавар өгсөн. Хэрхэн амьдрах вэ гэдэг өөрийн үгийг бидний амьдралд хэдийн өгсөн. Тэгээд магадгүй нэг юм жишээ байна. Тэр ямар жишээ вэ гэхээр магадгүй ийм янз бүрийн өхлийн харанхуй хөндий намагтай тэ ямар нэгэн эрсдэлтэй тэр хөндийг туусахын тулд нэгэн хүн газрын зураг өгч болно. Гэхдээ тэр хүн тэр намгийг тэ тэр хөндийг туусахын тулд хэрвээ газрын зураг ашиглахгүй чигээрээ явбал юу болох вэ? Тэр хүн тэр нөхцөл байдлаас амтгаж чадах болов. Газрын зураг дээр уг нь аль тэнд ийм аюул байгаа, тэнд ийм ч асуудал байгаа, энэ зүйлээс боломжит энэ сайн зүйл байгаа гэж хэлсэн байдаг. Гэтэл тэр зүйлийн дагуу байж чадахгүй бол бид нэр явах ёстой замаараа бид нэр зөв явж магадгүй тэр хүнийг бид нар туулж чаддаг гэдгийг бид нар мэдэх хэрэгтэй. Тэгээд Паулийн бас нэг хэлсэн зүйл нь би өөрийн хүсдэг сайныг хийдгээ би өөрийн хүсдэггүй бузар муугаа хэрэгжүүлдэг тухай Ромын 7:19 дээр хэлсэн байна. Тэр ишлэгийг би уншия. Би өөрийн хүсдэг сайныг хийдгүй харин хүсдэггүй бузар муугаа хэрэгжүүлдэг. Хэрэг би өөрийн хүсдэггүй зүйлээ хийж байгаа бол цаашид би биш харин миний дотор оршин байж нүгсэн үүнийг үйлдэх гэж. Энд юу саний юм хэлчих юу гэж бодож байна. Өнөөдөр би өөрийн хүссэн сайнаа хийдгүн бол өөрийн хүсдэггүй бузар муугаа яагаад хэрэгжүүлээд байд юм болоо гэж. Яагаад тэгэхээр өнөөдөр бид нар өөрсдийнхөө буруу хийсэн сонголтынхаа олон дуулуургүй байдлынхаа олноос бидний гинт нүгэлт мөн чанартай болсон юм байна. Маш тодорхой би жишээ хэлье. Бид нар гинт нүгэлт мөн чанартай гэдгийг хамгийн энгийн зүйлээр хэлэхэд бол бид нар хотлоо ярьдаг. За энэ хотлоо ярьдаг юм байна уу? За энэ нэг хуурдаг юм байна уу? Багтах. Энд нэгэндээ гомддог юм байгаа юу? Бас багтах. Бас нэгэндээ ууралтай. Бас нэг үзэн яддаг гэдэг зүйл бол бид нар хэрхэн гэмт тэ нүгэл чанартай бидний явж хийж байна. Тэгээд энэ маш ноцтой зүйлийг ярьж байгаа. Тэгэхээр өнөөдөр би өөрийн хүсдэггүй бузар муугаа хэрэгжүүлээд байдаг ба би яах юм бэ? Одоо би яах юм бэ гэдэг асуулт бас байж болно. Тэгээд зарим хүмүүсийн харамсалтай энэ зүйл энгийн мэд зүйл болсон байдаг. Тэ муу хийж болохгүй гэж мэддэг, ямар нэгэн зүйлтэй хотлоормоор явж болохгүй гэж мэддэг боловч энэ зүгээр энгийн зүйл шүү дээ. Энэ зүгээр байдгийн зүйл шүү дээ гэж боддог. Гэхдээ энэ бол маш том ноцтой асуудал гэдгийг бид өөрсдөө ойлгох хэрэгтэй. Ноцтой асуудал гэдгийг би бүр Ромоноос харуулж хэлж өгмөр. Тэгээ Ром номны 6-гийн 23 дээр юу гэж байгаа вэ гэхээр учир нь нүглийн хүс бол үхэл гэж хэлсэн байна. Учир нь нүглийн хүс бол үхэл гэж хэлсэн. Тэгэхээр өнөөдөр бид нар гэмт нүгэл чанартай хүмүүс юм бол бид нар үргэлж муу бодож муу сайныг хийхийг хүсдэг боловч бид нар муу хийж бидний дотроос тэр зүйлс гардыг бол хэрхэн бид нар тэ цаашаа сайн зүйл
дунд байхгүй гэдэг асуулт байна. Тэгээ маш ноцтой гэж хэлээд байгаа зүйл нь эдгээр бүхэл зүйлийн эцэс энэ бол үхэл гэж хэлсэн байна. Тэгээд харин нэг сайн мэдээ байгаа, нэг сайн зүйл байгаа. Тэр нь юу вэ гэхээр Есүс Христ бидний төлөө ирснээр тэр үхлийг яалтан дийснээр бид нар энэ зүйлээс чөлөөлөгдсөн байна. Тэгээд би Ром номын 6-23 дахь эшлэлийг би ерөнхийдөө уншиж өгье. Учир нь нүглийн төлс бол үхэл, харин Бурхны бэлэг бол бидний эзэн Христ Есүс доторх мөнх ань момжилж. Өнөөдөр гайхалтай зүйл биш гэж юу? Өнөөдөр бид нар Бурхантай харилцаатай байхад бүтээгдсэн хүмүүс байсан эхэндээ бүх юм сайхан байсан, муу зүйл гэж байгаагүй. Харин бид нар өөрсдийнхөө дуулуургүй байдал, өөрсдийнхөө хийсэн буруу сонголтын улмаас бид нар Бурханаас тусгаарлагдсан. Бид нар ямар ч найдваргүй ертөнцид бид нар хэсэг хугацаанд бид нар амьдарсан. 2000 жилийн хугацаанд бид нар бараг нүдэн сохор юу ярьж байгаагаа ч мэдэхгүй нэг л дунд бид нар амьдарсаар ирсэн. Гэвч Бурхны төлөвлөгөө юу байсан бэ гэхээр Бурхан өөрийн хүмүүс хүн төрөлхтнийг хайрлсан хайр хэрхэн харуулсан бэ гэхээр өөрийн хайртай хүүгээ бидний төлөө тэр гинүлийн төлөөсийг төлөвлөж өөрийн хүү загалмаа дээр тушаасан. Тэгэхээр бидний яриад байгаа сайн мэдээ гэдэг зүйл маань энд хийгдэж. Өнөөдөр бид нар урд нь ямар ч найдваргүй нөхцөл байдлын дунд амьдарч байсан бол Бурхны өөрийн хүүгээ бидний төлөө өгснөөр Есүс Христ бидний төлөө амиа өгснөөр бид нар шин амтай мөнх амтай шин амьдралаар бид нар амьдрах болцоотой болсон юм гэж. Өчигдөр баяраар бас ярьж байсан. Нэг самар эмэгтэй түүх ярьж байсан. Мөнх амын тухай ярьж байсан. Тэгээ үнэхээр харин Бурхны бэлэг бол бидний эзэн Есүс Христ доторх мөнх ам билээ гэж. Тэгээд 2 Коринтын 5:17 дээр юу гэж байгаа вэ гэхээр Библийг харж байна. Хэрв хэн нэгэн Христ дотор байвал харагтун тэр шин бүтээл болсон байна гэж хэлж байгаа. Гайхалтай зүйл биш үү? Та шин бүтээл гэж ажиг байгаа юм хэлэх байна. Та шин бүтээл. Тэгээд бид нар үнэхээр Ром номны 1-р бүлгийг бас бүгд хамтаа нээгээд харъя. Бурхан бидний бүтээсэн тухай бид нар ярьдаг. Заримдаа харамсалтай энэ нийгмийн хүмүүс нүдэн тодорхой зүйлийг харж чаддаггүй. Тэд нар юу вэ гэхээр өөрсдийнхөө гарын хийсэн бүтээлийг шүтэж мөргөж амьдардаг. Тэд нар өөрийнхөө нөхцөл байдалд нь ямар нэг туслах юм шиг сохроо итгэж найддаг тухай байдаг. За, Ром номын 1-р бүлгийн 19-с уншина. Учир нь Бурхны тухай мэдэж болох зүйл тэдний дунд илэрхий байдаг агаад Бурхан тэдэнд үүнийг ил болсон юм аа. ертөнц бүтээгдснээс хойш түүний үйл үзэгдэх чанар, түүний мөнх хүч ба Бурхан чанар нь бүтээгдсэн зүйлсээ дамжиж ойлгогдож илэрхий харагдаж байгаа тул тэдэнд шалтгаан байхгүй ажээ. Энд зүйлийг хийсэн байна. Үнэхээр Бурхан өөрийнхөө бүтээсэн зүйлсээр өөрийнхөө ямар агуу болсныг үйл үзэгдэх чанар нь тэдгээр зүйлсээр илэрхийлэгдэж байгааг хүмүүс олж харах болов. Гэхдээ хүмүүс харамсалтай бүтээгчийг юм биш харин бүтээлд нь өөрөх харамсалтай зүйлс бидний амьдралд бий бас. Магадгүй бид нар мэддэг хүмүүс өөрсдийнхөө гараар мод ямар нэгэн модноос таны мод аж ирээд тэрүүгээр нэг гоё уржил хийчээд тэгснэ тэрнийхээ өмнө зүдэж мөрөгдөг. Тэгээ энэ надад тусцнаа гэж боддог. Энэ бас харамсалтай маш том харамсал.
Харин өнөөдөр бид нар бол бидний бүтээсэн бүтээгчдэд бид нар найддаг, бид нар итгэдэг юм аа. Энд хэлсэн тиймээс хэдэн шалтгаан байхгүй гэж. Тэгэхээр өнөөдөр бид нар Бурханаас тусгаарлагдсан, Бурханаас хаад байсан найдваргүй ертөнцид амьдарсан бол харин бид нар Есүс Христ итгэснээр бид нар шинээр амьдрах боломжтой болсон юм. Бид нар мэднэ та нар санаж байсан нөгөө шинэ нэг хашин шогтөр ордог те андарма ингээд нөгөө эстерээс охины өнөөдрөөс гэрээсэн гэдэг. Тэгэхээр өнөөдөр бидний амьдрал дээр ямар нэгэн гэрээ, ямар нэгэн үйлсээр тэр хичнээн сайн хүн байлаа, хичнээн хүмүүжил сайтай хүн байлаа гэ та Бурханд итгэхгүйгээр аврагдах боломжгүй юм аа. Маш олон хүмүүс өөрийнхөө үйлсээр ялангуяа янз бүрийн шашны үзлүүд юу гэж ярьдаг вэ гэхээр чи ямар нэгэн сайн зүйлийг хийвэл дараа нь чамайг сайн зүйл хүлээнэ гэж ярьдаг. Мэдээж хэрэг сайныг үйлдвэл бидний донд сайн үр жимсүүд байж болно. Гэхдээ бид нар аврагдаж чадахгүй байна. Өнөөдөр Бурхны бэлэг бол нүүх амьд гэсэн. Есүс Христэд итгэснээр Бурхан биднийг аврахын тулд өөрийн хайртай хүүг илгээсэн юм а гэж ойлгох үед, түүнд өөрийнхөө амьдралыг өгөх үед бидний амьдрал шинээр бий болж бид нэр аврагдах боломжтой болох юм. Маш олон хүмүүсийн андуурдаг гэсэн юм. Би чинь сайн хүн шүү дээ. Би чинь сайн хүмүүжүүлдэг хүн. Би чинь баг хавтаж харгүй хүн шүү дээ гэж ярьдаг гэдэг. Гэтэл өнөөдөр бид нар бас нэгэн зүйлийг мэднэ. Их нь болонгартай бол аадмын болонгартай гэж ярьдаг. Тэгэхээр өнөөдөр бидний их ямар байгаа вэ? Болонгартай л байгаа шүү. Харин бид нар Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан бид нар тэр мөнх амийг хүлээн авах боломжтой. Бид нар Есүс Христтэй цонын ганц амьд Бурхны юм байна гэж ойлгохгүй танаас өөр амьд оршиж нэг юм байхгүй байна гэж ойлгож итгэж хүлээх үед бид нар амьдрал үнэхээр гайхалтай өөрчлөлтүүд ирдэг тухай бид нар гэрчилдэг, бид нар ярьдаг. Дэлхийд маш олон Христ итгэж хүмүүс үүнийг гэрчилдэг. Өчигдөр бид нар бас сайн мэдээний хөтөлбөр дээр гэрчилсэн. Тэгээ нарийн дээр гэрчлэгтэй ярьсан. Тэгэхээр өнөөдөр Бурхан бидний амьдралд юу хийснийг өнөөдөр энэ цаг би гэрчлүүд маш олон зүйл байна. Харин энэ цагт би яриад дуусгүй тийм их зүйл байна. Яг гэвэл Бурхан өнөөдөр миний амьдралыг үнэхээр гайхалтайгаар би өөрчилснийг мэддэг. Хэрвээ Бурхан миний амьдралд орж ирээгүй байсан бол миний амьдрал одоо ямар байх байсан болоо гэдэг эргүүлээд одоо маш том асуудал байна. Харин Есүс Христийг зүрх сэтгэлдээ хүлээн авч түүний замаар амьдрах үед хэний ч үр чадахгүй тэр юр бусын амар тайван бидний амьдралаа өөрчлөлт юм байна. Зарим хүмүүс хүн хэцүү нөхцөл байдал тулгархаар нэгнийгээ тайвшруулдаг, өргөжүүлдэг. Гэхдээ тэр хизээч хангалттай байж чаддаггүй. Харин Бурхны өгөх тэр амар тайван ямар ч хэцүү нөхцөл байдлын донд яаж ч ойлгож чадхааргүй тэр нөхцөл байдлын донд Бурхан тэр өөрийн гайхалтай ер бусын амар тайвныг бидний амьдралд өгдөг юм. Үнэхээр гайхалтай зүйл биш гэж юу? Маш олон хүмүүс өөрсдийнхээ амьдралыг чөлөөтэй амьдарч чаддаггүй. Өдөр бүр ямар нэгэн зүйлийн төлөө санаа зовж, өдөр бүр ямар нэгэн зүйл болохгүй болчихгүй гэдгийн төлөө санаа зовж амьдардаг. Харин бид нар Есүс Христ итгэж амьдралаа өгөхгүй бид нар чөлөөлөгдөж түүнд найдах найдвараар амьдрах юм. Та үүнд итгэж байна уу? Маш олон хүмүүс яг ингэж хэлдэг. Яг амьдрал нь сайхан байх үедээ ямар нэгэн зүйлийг ойлгож мэддэггүй. Харин өөрийнх нь амьдралд нь ямар нэгэн хүн хэцүү бэрхшээл тохиолдож ирэх үедээ боддог. Энэ нөхцөл байдлын донд үнэхээр Бурхан гэж байдсан болов уу? Ямар нэгэн надад туслах хүчин зүйл гэж байдсан болов уу гэж бодож хэлдэг. Харин тэр зүйл бол ямар нэгэн бидний гараар хийсэн бүтээл биш. Харин бидний бүтээч бидний хинээс хэзүүгээр мэдих тэр нэгэн бол бидний цонын ганц амьд Бурхан. Тэр найдваргүй, тэр харанхуй, тэр зөвхөрсөн ертөнцид бид нэртийн доо
бидний амьдрал тэтгэл найдварыг өгдөг юм. Тэгээд эхнээс нь хуваалцсан зүйлээ би дүгнэж хэлье. Үнэхээр бидний амьдралд ихэнд Эхлэл номонд Библиэр хэлэгдсэний дагуу бүх зүйл сайн сайхан байсан. Өвчин гэж байгаагүй, зовлон гэж байгаагүй, уйлах гэж байгаагүй. Үнэхээр гайхалтай зүйл. Гэвч хүмүүс өөрсдийнхөө буруу сонголтын дагуу дуулуургүй байдлынхаа улмаас тэр сайн муу мэдүүлэг модон жимснээс эзнээс боож өнөөдөр бидний амьдралд энэ бүх асуудал, энэ бүх зөвхөрөл, энэ бүх бэрхшээлүүд бидний амьдралд ирсэн. Гэвч Бурхан өшөөд нэгүсээ дүүрэн болохыг бид хэрхэн мэдэх вэ? Энэ нөхцөл байдлын дор Бурхан өөрийн хайртай хүүг бидний төлөө өгсөн юм. Бид нар өөрсдийнхөө хүчээр энэ үеийн хүсийг бид нар хизээч хинж төлж чадахгүй байсан. Та ямар нэгэн сайн зүйл, ямар нэгэн амжилттай, ямар нэгэн сайн бизнес эрхлээд, ямар нэгэн сайхан хүмүүс хийгээд ч та тэр нүглийн хүс өгөх гэдэг зүйлийн төлөөсөө та төлж чадахгүй байсан. Харин Есүс Христ өөрийнхөө амийг бидний төлөө зориулж тэр тусгаарлагч хан хэргийг нураад биднийг дахин шинээр Бурхантай амьдрах амьдралыг биднэрт өгсөн юм аа. Бурхантай харилцаатай байх амьдралыг өгсөн юм аа. Бид түрүүсэн бид нэгнийгээ харилцаатай байхад бүтээгдсэн хүмүүс мөн түүнчлэн Бурхантай харилцаатай байхаар бүтээгдсэн хүмүүс. Та бодоод үзтээ та ганцаараа нэг өрөө хинтэй ч юм ярихгүй ганцаараа суугаад байвал тэр үнэн бодохгүй те. Тэр магадгүй хэдэн цаг хэдэн сар яг сурчил болсон гэхдээ бидний амьдралын зорилго бол биш. Хүн анхнаасаа бүтээгдсэн зүйлс нэгнийгэнтэй харилцаатай байхаар, Бурхантай харилцаатай байхаар бүтээгдсэн. Харин бид нар энэ зүйлийг алдсан байсан боловч олсон тэр нь юуны улмаас? Есүс Христ бидний амьдралд ирсний улмаас, өөрийгөө бидний төлөө зориулсны улмаас энэ зүйл боломжтой болсон юм. Зөвхөн Есүс Христ итгэх итгэлээр дамжуулан бидний амьдралд мөнх амьд болно. Бид нар шинэ амьдралаар амьдрах болно. Би ахаад 2017 мөр онцлмаар тэний үг жагаа хэрэг хин нэгэн Христ дотор байвал харагтун тэр шинэ бүтээл хүн байна. Харагтун тэр шинэ бүтээл хүн байна. Тэр хүн шинээр амьдрах болно. Тэр хүн Бурхны дотор дахин төрж гимдүгэл бидний нөө байх болооч бид нар Бурхантай амьдрах үед үнэхээр тэр хүндийг бид нар зөв арга замаар бид нар туулах болно. Бид түрүү нэгшээсэн тийм. Бидний амьдрал янз бүрийн асуудалтай, эрсдэлтэй байх болох тэр нөхцөл байдлын донд бид нар Бурхны үгийн дагуу, Бурхны үгийн зааврын дагуу Бурхантай амьдрах үед бид нар цаана гарч Бурханаас бид нар мөнх амьд үлсэн авах юм. Тэгээд бүгд хамтдаа залбирна. Та үнэхээр Есүс Христийг миний амьдралын эзэн байгаасаа гэж хүсэж байвал тийм миний амьдралын өдөртөн миний амьдралын цорын замд ботон та байгаасаа гэж бодож байгаа бол зөвхөн танд их хэдийгээр би шинэ амьдралаар амьдрахыг хүсэж байна гэж байгаа хүн байвал та суудлаасаа гараа өргөж бүгд хамтдаа залбирая. Сэнагэд хүмүүс байна. Тэгээд би залбирна. Тэгээд үнэхээр шинэ амьдралаар амьдарч Христэд итгэлээр амьдрах үед бид нар өмнө амьдарч байснаас шал өөрөө бид нар амьдарч эхэлдэг. Бид нар бусдыг хүндэлдэг, бусдыг хайрладаг, бидний нүд нээгцэн бий болдог. Бидний амьдрал гайхалтай эдгэрэл өөрчлөлт чөлөөлтөд бий болдог. Хиний ч үгүй чадахгүй тэр ер бүсийн зүйлс бидний амьдралд бий болдог юм аа. Гайхалтай зүйл биш гэж юу? Тэгээд ялангуяа шинээр үнэхээр яг Бурхныг өөрийнхөө амьдралдаа миний амьдралыг эзэн байгаас гэж хүсэж байгаа хүн байвал намайг дагаад залбираад тэгээд авчихсан залбираад тэгээд дуусгана. Цорын ганц амьд эзэн минь та бол цорын ганц бүтээч нэгэн гэдэгт би итгэж байна.
Эзэн минь та миний амьдралд ирж эзэн та миний амьдралын эзэн байгаач гэж би одоо залбирч байна. Эзэн минь өмнө би найдварыг зөвхөсөн тэр нөхцөл байдлын донд амьдарч байсан. Таныг мэдхгүй тэр нөхцөл байдлын донд амьдарч байсан. Эзэн минь намайг уучлаарай. Эзэн харин би таны дотор амьдарч шинэ амьдралаар амьдрахыг хүсэж байна. Эзэн та миний амьдралын эзэн, та миний бүтээгч, та цонын ганц амьд эзэн, миний аврагч гэж Есүсийн нэрээр тунхаглан залбирч байна. Амен.